Говийн нэн ховор ургамлын ургах нөхцөлийг бүрдүүлэн элсний нүүдлийг зогсоох ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ. Говийн элсний нүүлтийг багасгадаг олон биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болдог хармаг жимсийг үрээр тарьж өрсөлгөө бэлтгэх туршилтын ажлыг Говьалтай аймгийн Цогц сумын Баян Тоороо тосгонд үйл ажиллагаа явуулдаг ээж хайрхан нөхөрлөлд 2020 оны 4-р сараас хийж эхэллээ. Тус нөхөрлөл 2015 онд анх харамгийг үрээр тариалах туршилтыг хийж, харамгны тодорхой хэмжээний үрийг өөрийн хариуцсан хамгаалдаг хэсгээс төвж бэлтгэсэн байсан. Төсөл ээж хайрхан нөхөрлийн өмнө эхлүүлсэн энэ сайн туршлагад суйрлан 3500-аас 4000 ширхэг харамгийн үрсэлгээг бойжуулж, Говьалтай аймгийн Эрдэнэ, Чандман, Цогц сумд тариалахад бэлэн болоод байна. Одоо нэг 10 оноос ерөөсөн хана харамг бол манай нутагт бол ургадаг чана харамг нарыг дийлэн ургадагаас одоо бас хятад руу нөгөө гаргаж модтой хайшилж яснаас одоо өрн унах нь багасаад нэг хэсэгт одоо ер нь буурчээс одоо авха байгаад ингээд сэргээд одоо бас жаахан чана харамг жаахан ургаж байна. Хана харамг бол ер нь ховор байх нь байдаг хэсэгчсэн газруудаар жаахан ургадаг. Элбэг биш. Тэгээ одоо энэ бол хонь харамгч нэрсний нүүлтийг цэлцэлтийг ер нь харуулж юуны хөрсийг барих одоо тогтоохтой маш их сайн ургамал өгч байгаа шатраг нь тэр хоёр одоо газрын хөрсийг үндсээр торлж одоо явдаг гэж ургадаг тийм ургамал байдаг гэж. Нийтэд тарьсан үрний 50 орчим хувь нь ургаж, туршилтын ажил амжилттай болж байгаа бөгөөд төсөл өрсөлгөө бэлтгэх бага уврын хүлэмж, өрсөлгээний бортго, усалгаа, арчилгааны багжаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хармаг жимсийг тармилжуулснаар байгалийн сэргэн ургалтыг дэмжихийн зэрэгцээ, говийн ховор ургамал болох улаан гоёоны ургах нөхцөлийг бүрдүүлэн цөлжилтийг сааруулахын зэрэгцээ, нэмэн өртөг шингэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх замаар нутгийн иргэдийн амжиргааг дэмжих чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм. Харамг тармилжуулах ажлыг зохион байгуулж буй ээж хайрхан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл нь 2008 онд 18 гишүүнтэй байгуулагдаж одоо хүртэл байгаль хамгаалах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус нөхөрлөл нь ойн зурвас байгуулах, жимсгний мод тариалах, шахмал түлш хийх, говийн ховор эмийн ургамлуудыг тармилжуулах туршилт хийх, малын тэжээлийн ургамал тариалах зэрэг биологийн олон янз байдлын хамгаалалт ээлтэй олон ажлуудыг санаачлан хийж иржээ. Мөн тэмээний ноосоор гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын зах зээлд нийлүүлж, олсон орлогын тодорхой хувийг байгаль хамгаалах жижиг төслийг санхүүжүүлэхэд оруулдаг байна. Харамг хамгаалах, харамгийг тариалах, хонь харамгийг тариалж ургуулж одоо хамгаалах энэ ажлыг бид нэр цаашдаа үрдүнтэй орон нутагт хэрэгжих төсөл гэж ойлгож байгаа. Энэ бол ер нь гадаад дотоод олон улсуудад нийлүүлж болох бүтээгдэхүүн хийж гаргах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, амжиргаагаа дэвшлүүлэх, байгаль хамгаалах маш их өндөр ач холбогдолтой. Говьалтай аймагт 2019 онд хийсэн цөлжилтийн судалгаагаар тус аймгийн нийт нутгийн 79.5% нь их бага хэмжээгээр доройтолд орж цөлжсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Говийн бүс нутгийн цөлжилт элсний нүүлтийг тогтоон барьж буй гол зүйл нь говийн модлог, бутлаг ургамал болох цаг, тоороо, сухай, хармаг юм. Гэтэл говийн эдгээр модлог ургамлыг хууль бусаар түлшинд хэрэглэх, жимсийг ашиг олох зорилгоор түүж борлуулах гэх мэт хүний зохисгүй үйлдэлээс шалтгаалan тархац, байгалийн сэргэн ургалт жил ирэх тусам муудсаар байна.